Тэгвэл радиотойгоо холбогдсон түүх гэх юм бол хамгийн анх би 2017 онд хашаахтай Facebook найз болоод за ингэ байжсэн чинь 2017 онд хашаах миний нэвтрүүлэгт оролцох найз байна уу гэд. Тэгээ би бас тэр постн доор нь комент хийчих байгаамаа. Чатаар өчөөд би оролцъё гэд. Тэгээд яг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Валентинаар хашаахтаа одоо анх зочин болж орж ирж нэвтрүүлэгт нь орж байлаа. Тэгээ бид тээр чи Валентины баярын талаар зөндөө их юм ярилцсан. За тэгээд дараа нь хашаах над руу 3 сарын 8 мартын 8-наар чи нэг охинтой хамт нэвтрүүлэгт оролцоотгооч айгу гоё ярьдгийм байлээ гэд. Тэгээ би ч юмстай айгу тийм бэлдэж мэлдээл яагаад 3 сарын 8-ыг одоо эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр болгосон түүх судлаа уншаад айгу чухал ирээ. Тэгээд нэг хөөрхөн охинтой хамт нэвтрүүлэгт ороод за тэгээ байжсэн чинь 5 сар гарлаа. Тэгээ 5 сар гараа байжсэн чинь манай радио 35-аас дээш насны эмэгтэй хөтлөгч аавна гэд хашаах бас пост оруулчих. Тэгээд би бас комент өчгүй тэр чинь чатаар би орё л доо гэдгсэн чинь хурж ирээ шалгуул гэд. Тэгээд мөөгээд шалгуулад за тэгээд 5 сарын 19 буюу одоо 4 хоногийн өмнө миний радиод ажилд орсны одоо 8 жил болсон байна. Тэгээд 5 сарын 19-нд анх ороод ингээд 8 сарын 21-нд 3 сар одоо дадлагчаар ажиллаад ингээд 8 сарын 21-нд жинхэлжээлаа. Тэгээд ийм хүүхдтэй радиотойгоо анх холбогдож байсан. За ингээ манай шууд Фериутаас 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За утсаар ярих дүрм соёлыг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаараа яриарай. За мөн машиныхаа Bluetooth-д утсаа олбсон эсвэл чихвчээрээ ярьж байгаа. За мөн спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгэж эсвэл бүдэггэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. Ингээд ихний сонсогч дугаараа нууцлсан сонсогч байна. За холбогдлоо. Эмбил радио? байна. Сайн байна уу? Та сайн өндөрлө холбогдлоо. За сэдвээ сонссноо хөө? Сонссон. За таныг сонсож байна. 3 жилийн өмнө 2022 онд ингээл нөө Facebook дээр ингээд богинохон тастаад нөө нэвтрүүлүүд ордог штэ. За манайхан яг мэрэгжлийн хэлгээр зоргоц гэж ярьдаг. За. Тийм. Тэгээ яг яажсэн чинь мөөгийн хашаах таагаар ингээд нэг эрэгтэй хүмүүс нь усанд орохдоо зөвхөн нөгөө тасарчлаа. За энэ хүн тэгвэл юу яасан бэ? Мөөгийн хашаах бид гурав ярьж байгаа юм бол Яна хүүхнүүдээ гэд нэвтрүүлэг. Яна ирчүүдээгээр нь 8 мегаhertz ордог байсан. Яна ирчүүдээгээр хүүхнүүдээгээр нь хашаах мөгийг бид гурав ордог байсан. Яг тэр нэвтрүүлгийн хэсэг буюу одоо бид нар бол таслаж тавьсан хэсгийг одоо тэр нэвтрүүлгээрээ бүтнээр нүцгэр бол энэ линк руу ороорой гэд хүмүүсийн одоо сонирхлыг татгаад байна штэ тий. Зоргоц хийж тавьсан. Тэрийг сонссон юм байна. За дараагийн сонсогч 9912 дугаартай сонсогтой холбогдлоо. 9912. Эмбил радио? байна уу? Байна сайн байна уу? Сайн байна. Та сайн нэвтрүүлэгт холбогдлоо. За таныг сонсож байна. За. Тэгээд 2008 онд анх жолооч болдог байхгүй юу? За. 2008 он тий. Тэгээд нэг Японд тэрэг аваад. За. Тэгээд нэг зур сэтгэж чинь ямар ч тохиргоо хэлээгүй аа штэ. Тэгээд яасан чинь 88.3 гээд санаанд ингээд шууд Монгол нэвтрүүлэг ороод ирсэн байхгүй юу? За та цаг хугацааны үед жаахан андуураад ах шиг байна. Яг тэгэхээр зэрэг манай яг 88.3 төлгөөн бол 2018 оноос цацгадаж эхэлсэн. 18? Манай радио ч бүр анх 2009 онд Залуусын FM 102.1 гээд радио байсан. За тэр юм бол 8-9 оны үед нэг тийм юм орж ирж ирсэн байхгүй юу? Ямар ч тохиргоо хэлээгүй. Тэгээ 102.1. Тэгээд солонгос машин л явдаг байсан тэр үед. Тийм үү. Яг миний машин би жолоочлоод удаагүй л байсан. 88.3 бол өөрөө яг угаасаа эн чинь одоо 80-80-та дугаарууд ингээд анх одоо эн чинь харилцаа холбооны газраас тендер зарлаад тэгээд одоо Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа. 102.1 яг зөв. За 102.1. 1 жилөө 9 жил өмнө. За 102.1 гэдэг миний машин дээр айгүй удаа явсан. За.
Тий. Тэгээд эхлээд нэг монголоор шууд нэг тохиргоо хэлээгүй ороод ирэх нь гайхчихсан байхгүй. Тэгээд нэг сонирхгүй байжгаад дараа нь би яг яна нэвтрүүлэг танах юу ч авч хэлчихээд одоо миний сайн санаж байгаа чи бол байсан хаш байсан. Тэгээд даваана гэдэг нэг охин байсан санагдав. Байсан. Тий. Тэр үеэс сонсч хэлсэн те. Очоод идөө юм бол. Тэгвэл та 2017 оноос би Янаг орж ирээл 2017 оноос Янаг 11 сараас хөтлж ирсэн. Тэгэхээр та тэрнээс хойш сонссон гэсэн үг ахна. Тийм. Тэгээд одоо тэрнээс хойш танаа арайдаг сонсоод явчих. Тэгээд танах ихэд бол юугүй ясаар би бас нэг хэсэг бас жаахан сонсохгүй болсон. Танаа Яна бас нэг ямар нэвтрүүлгээтэй нэг хоёр нэвтрүүлгээс босч нэг тийм сонирхолтой санагдаад байхгүй сонсохгүй нэг 2 3 жил болжаад тэгээд дараа дахиад сонссон танах чань нэвтрүүлэг аюу гоё юм нэг хариун баялаг болоод цаг одоо нэг хөгжимтүүд шар шоу одоо юу лээ шоуга 4 цагийн шоуга 4 цагийн шоуга тэгээд одоо энэ сайн байна уу ер нь аюу тийм баялаг болчихсон танаа юу тэгээд тэрнээс хойш одоо сонсоод ингэ явж байна. Тэгээ бас нэг юм хэлэхэд энэ зөв хүнтэй зөвлөлтгүй ч гэсэн та нар гээд гоё асуулт асуудаг шүү дээ. За яг энд ингээ хариулаарай гээд. Тэгэхээр нөгөө хүмүүс яг тэр миний батад шууд асуултанд нь хариулчмаар санагдаад байхад бүр ингээ намтраараад бүр ингээ цаг уяад ингээ асуулт за та холбогдсон байна дуурахгүй тэгжээсээ яхаараа юм надад айгу төвхтэй санагдаад ирсэн. Тэгээд нэг олон нийтийн орон хүмүүс яаж юм чин дараагнаас холбогдоод санал одоо хэлмэл гэдэг бахтаа гэж боддгийг. Тэр бас нэг адилхан сонсогч юм айгу сайхан асуултыг ойлгоод тэрэнд нь тавч хариулаад тэгэл бас ингээд нэг дараа сануулсан одоо нэг юугаа салгаараа юмаа салгаараа шууд холбогдороо гэж шийд тэрийг одоо ойлгохгүй байнга одоо ингэж өсчээд ашиглаад тийм. За. Нэг юм байна. Тэгээд таанд амжилт айгу сонирхолтой байдаг. Ялангуяа мөгжил дунд явж байхад та нар нэгтгэж сонсоод явж байхаар нэг бухимдах юм байхгүй нөө заримдаа дагажийнэгээд машинтраар ганцаараа ингэж минийгээд явж байдаг шүү дээ. Тэгээд за холбогдсонд баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Манайд яг сонгон сонсдогт бас баярлаа танд. За амжилт хүсье. Гоё шүү. За манай Яна нэвтрүүлгийн үгт гэх юм бол анх намайг орж ирэхэд 67 дугаар явцсан байсан. Өөр баг бүрэлдэхүүнтэй. Тэгээд яг манай одоо зохиолч нь манай захирал, санаачлагч нь ч гэсэн манай захирал. Тэгээд одоо Янагийн үндсэн хөтлөгчөөр ингээд ажиллаад 8 жил болсон байна. За тэгээд анхны бүрэлдэхүүн нь бол Даваана ч аян хөргөж манай номигийн найз аахгүй юу. Намайг орж ирэхэд л угаасаа орж ирсэн байсан. Манай мэдээний редактор байсан. Тэгээд Даваана тэгээд мөөги инх болда хаашаа хэтэр ингээд ээлжилж ингэж ордог гэсэн. Яг анхных нь бүрэлдэхүүн ер нь бол яг өстой жинхнээсээ 20, 30, 40, 50 насны төлөөлөд суудаг байсан. Тэгээд анх сонсогчдоос загтал аваад дүрсгүйгээр явдаг байсан. Тэгээд загтлынхаа дагуу 4 өөр насны 4 өөр төлөөлөл ярьж эхэлж байлаа гэж. За дараагийн сонсогч 86 99 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 86 99. Ямжил радио. Сайн байна уу? Тасны өдрөд толбогдлоо. За таныг сонсож байна. Юу, сэдвэн юу вэ? Манай? Та манай радиог хизэнээс сонсож эхэлсэн юм бэ? Би 20 оны 9 сарын үед. Анх мэдж байгаа. Нэг нөхдүүд инээлтэй. Ямар хайшаа юм тийм олон юм яадгийг асах завтай нөхдүүд үйдгийг. Өөр тэгээд дараа нь дахиад нь таардаг. Дахиад нэг яна дээр нь таарсан юм байна да. Бодоод ингээд сүлд нь бүр ингээд хаатна ингээд. Сайн чагнаад ингээд ясэн чинь өөр зориулт юм имэдэг юм зүйлийг юм байна. Тэгээд сүлд нь ойлгоод. Тэгээд танаас сонсдог болсон да. За. Тэгээд олон сайхан дөрөвдөгийн шуугаа та мэдхүү гэж сайхан нэвтрүүлэг байдаг тий. Танаа ийм сайн сонсдог. За холбогдсон баярлалаа танд. За. Бид нар чи анх Янаг хөтлж байгаа зөндөө их хүмүүс загнуулдаг байлаа. Хүснээ гээд инээлдээд алцгансан, дайлчгансан айлгын юмнууд гээд. За тэгээ одоо 8 жилийн дараанаас л одоо хүмүүстэй энэ маазардаг зүгээр л нэг юм
хөгжилтэй хөнгөн явдаг нэвтрүүлэг юм байна гэдгийг ойлгож авах шиг байгаа. За энэ хүний энэ сонсогчийн нэрийг би үнэхээр уншиж чаддаггүй. Германаар ч юм уу гадаадаар л бичсэн нэртэй байдаг. Гэхдээ ер нь бол сэтгэлүүд бичиж орж ирдэг. За ингэж утсан байна. Би энэ анх 2021 онд MJL-д ирээд машинда радио сонсож байлаа. Тэгсэн нэг сайхан хоолойтой залуу яриад байна. Тэр нь Зандаа гинэ. Зандаа манад 2022 оны 3 сард орж ирсэнтэй уулна гэдэг байхгүй юу. X-тэй маань маш адилхан сонсогдоод, машина зогсоогоод MJL-ээ хайгаад орж хартал Зандаа байсан. За тэгээд дүрстигээр харсан юм ба штэ. X-Man биш байсан гинэ. Тэгээд Зандаагаа сонсох гэж анх дагаж байж илээ. Дараа нь Отко одоо бол эрэгтэй анжгааг крашлаад явж байна да гэж сайхан хамт олно шүү гинэ. За манай эрчүүдээр дагнасан. Эрэгтэй хөтлөгчдөр дагнасан сонсогч байна те. Ер нь бол эрчүүдийг Зандааг анх X гэж одоо дараа нь Отког дараа нь анжгааг крашлсан сонсогч байна. Окей. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. За 9925 та дугаартаа сонсогчтой холбогдлоо 9925. MJL радио. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За би ч одоо 2000 дэлгүүр цуудаг гэсэн юм а. 2017 он. Хашлав байсан. Тэгээд нэг ааруултай яриад нэвтрүүлэг явдаг гэсэн. Тэгвэл ёстой хашаахын үе би бол байгаагүй. Тийм бай. Чи байгаагүй тий. Тэгээд хашаасан. Тэгээд би нөгөө мессеж хамгийн түрүүнд нөгөө юу яасан. Одооний нөгөө та мэдтүүг юм уу гэсэн. Тэгээд мессежээр ингээд юу бичдэг би 10 доор сонсдог гэсэн. Тэгээд 2 удаа төрүүлээд очиж шанлавчсан. За. Тэгээд очиход нэг 2 жижиг охин банд 2 байсан. Хаш тэр эпир рүү орж исэн баха. Би тэгээд тэр нөгөө нэг асуулт асуугаад байдаг нэг эпир рүү орж зурмаар авахлаалаасан. Нэг 100 асуулт ч юм ямар асуулт. 100 асуулт 100 хариулт. Тийм. Энийг хийдэж штэ гэдэг нэг хөрхөн жижиг охин. Тэр үед бол тэр нэвтрүүлэг энэ радиогийн брэнд нэвтрүүлэг байсан байх. Би дэлгүүр дээр суудаг. Тэрийг сонсоо. Тэгээд сүүлдээ сонсоор одоо хүртэл сонсоо. Тэгээд хаш гэрлээ хоёрын пен болоо. Тэгээд би нөхөртэй нөхөрч манай нөхөр мөнгөч ярьж хашч ярьж нэг ламаг шоолол. Тэгэл тийм байсан. Тэгэл одоо байнга сонсдог надад. Бүр одоо 10 дахь сонсохгүй нэг сайн шиг. Тэгээд нэг дутагдаад бүр орцсон. Тэгээд тийм л энэ гоё идэг дөө. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Манай радиог сонгон сонсдогт баярлалаа. За. За Улаанбаатар хотод 11 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Wellness-ийг Wellbear Shop-оос Wellbear Shop цэгийн хамтран ажиллаж байгаа. За Тэнгисийн эрэг 247-г үзэж байгаа бол Wellbear Shop-оос хамтарч ажиллаж байгаа. Гоё ер нь айгуу гоё харагдуулж илээ. За тэгэхээр яг энэ Wellness-ийг Wellbear Shop-оос гэдэг байгаа энэ урийн үг нь юу гэсэн үг вэ гэхээр олон тал явуудахтай, маш олон тал явуудахтай. За эрүүл байх нь өөрөө Wellness, гоо сайхан байх нь өөрөө Wellness, сайхан харстай байх ч гэсэн Wellness. Тиймээс Wellness-ийг Wellbear Shop-оос буюу таны сэтгэл хангалуун амьдралын хэм маягт зориулан ажиллаж байгаа л гэдээ ойлгочих. За мэдээж эрүүл байж өвтгөө сэргийлэх тийм ээ тэгэхээр энэ дээр одоо бидний одоо байнга уудаг GutPro одоо ашигтай бактери маань байна, пробиотик маань байна. За гоо сайхнаа сайхан чигээр нь хадгалах гэхээр эднийх ч одоо төмрийн бэлтгэл дотроосоо уух болон гаднаасаа одоо түрхэж чирэглэх замун маш олон төрлийн үс арчилгааны бүтээгдэхүүнүүд байдаг. За ингээд гялалцсан эрүүл үстэй байх зэрэг энэ бүгд маань өөрөө Wellness юм аа л гэдэг байгаа. За тэгэхээр Wellbear Shop цэгийн сайт нь аль биесээр одоо үс арчилгааны Vela, London, Londa за Nike гэдэг брэндүүдийг оруулж ирдэг байгаа. За тэгээ чанартай урт хугацаанд туршигдсан аль биесны эрхтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд та хүссэн газараа хөрвүүлээд авах боломжтой. За тэгээ та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7711 7171 гэдэг утсаар аваарай. 7711 7171. За Wellbear Shop цэгийн гэдээ ороорой манайхаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Wellness-ийг Wellbear Shop-оос Wellbear Shop цэгийн хамтран ажиллаж байна. Баярлалаа. Манай шууд Фириутаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 88 TIG 2 та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 88 TIG 2. MJL радио.
Саскин хатчихараа. Аратагонцаа. За сайн байна уу? Та сарын төрлөө холбогдлоо таныг сонсож байна. Сэдвээ сонссноо? Сайн байна. Сэдвээ сонссон. За. Би ч одоо 2007-8 оноос л харагцсан сонссон баг. 2000 хідээ? 17. За. Тий. Яг нэг чи одоо санаж нүг би нэг хороололт нэг өндөг дугуйс руу шөө явуулж яана гэж танаа зараас ч их зар өгдөг гэсэн. Тань тусдаа агш нэвтрүүлэгтөө? Тий. За. Одоо тэр болгоныг яаж санах вэ те? За тийм зар явуулдаг гэсэн. 17 оноос сонсчих юм байна даа нэг. Зөв. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За баярлалаа. За дараагийн сонсогч дугаараа нууцлсан сонсогч байна. Эмжил радио? Байна үгүй минь. За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэх холбогдлоо. Таныг сонсож байна. За Солонгосоос аян цэцэг холбогдож байна. За миний 2-3 жилийн өмнө нөө Солонгос орноор нэвтрүүлгээ байна. Чамба чансаа. Тэр нэвтрүүлэгч яг л Солонгост байгаа та нарт л зориулсан нэвтрүүлэг шүү дээ угаасаа. Тий, тэгэл бид чинь Солонгосоос зүгээр нөгөө Facebook-оор мэдээлэл авдаг болохоос нэг нарийн мэдээлэл авдаггүй байсан. Тэгэл яг энэ нэвтрүүлгийг сонсоод биднэрт хэрэгтэй юм байна. Дандаа биднэрт зориулсан мэдээлэл тэгэл уралдаан бүр үг мүг заагаач тий яг энэ тэр нэвтрүүлэгт сонсож эхэлсэн. Бас нөгөө нэвтрүүлгийг сонсож ирсэн чинь нэг таньдаг хоолоо тэгээ ороод харсан чинь нөгөө Анжгаа багш гэдэг. Анжгаа багш чинь скаутын холбооны багш байсан шүү. Би чинь тэр 10 жилийн сурагч байсан байхгүй юу? Анжгаа багш нөгөө байцэг гэлөө нэг интернет сайт банжиг юу явуулдаг байсан. Банжиг жилүүд тий. Банжиг чинь Анжгаагийнхаа. Тий, тэрийг бол мэддэг байсан. Тэгээ нэг л таньдаг хоолоо энэ хаа сонссон хоолоо илээ гэдээ ороод харсан чинь Анжгаа багш. Тэгэл тэрнээс хойш 88.3-ыг банк сонсдог болсон. Одоо бол утсан дээр шууд хүний нэр шиг 88.3-ыг хапчихъя. Тэгээд нэвтрүүлэгт ороод хаяа оролцоод Анжгаа одоо гэсэн Монголын скаутын холбооны удирдах зөвлөлийн гишүүн. За тэгээд удахгүй бас дарга нь болох гэж байгаа юм шиг байлээ. Хов бацчаа. Тэгээд яг тэр чинь ерөнхийлөгчийн 9 мөнх багш гэдэг байсан. Тэгээд одоо чинь нөгөө модерн намаас илүү юуны захирал. Тийм. Сүм багш дээ. Бүр ерөнхийлөгч мөрүүлгэж гэж ярьд юм уу? Золиг гэж. Тэгвэл ерөнхийлөгч болох магадлал өндөртэй. Тэгвэл ерөнхийлөгч болоосаа дэмчнэ. Манай хүүхд мөхтөөс скаутын холбоо хэрвээ хүүхд өөрөө хүүхдтэйсэн болохоор тэр миний бол их дэмждэг шээ. Тэгээд тэрнээс хойш 88.3-ыг сонсдог болсон. Одоо бол банк сонсон. Гэтэ одоо ажилтай болохоор нэг Солонгос хүнд урд нь ганцаар ажилтдаг болохоор зөвхөн сонсдог байсан боловч одоо Солонгос хүнтэй ажилтдаг болохоор баг сонсож чадах байсан. Тэгээд нүдийг хариултанд ягаал өнөөдөр бол ганцаараа явж байгаа болохоор шууд толбогдож байгаа байхгүй. Зөв. За. Тэгээд оройн нэвтрүүлэг хийгээл нөхөд үзчихин бүх нэвтрүүлэг бүх юугаа нөхөө сонсчдаг. Тэгээд та нар бол бид нартай бол үргэлж хамт байдаг. Бидрийг үргэлж дэмждэг. Гадаад байгаа монголчууд бол бүгдээ ганцаараа биш үү гэдгийг бол жинхэнэ утгаар нь нар бол бидэрт харуулдаг шүү. Баярлалаа. За, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Үнэхээр их баярлалаа. За. Баярлалаа. Тэглэгээ авах бай. Дэлхийн 160 гаруй улс орноос үзэж сонсдог гадаадд байгаа монголчуудаа бид нар та бүхэндээ та ганцаараа биш шүү гэдэг мэдрэмжийг төрүүлэхийн төлөө өглөөний 7 цагаас оройн 23 цаг хүртэл өдөр болгон 15 шууд эфир явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд та нарт аач бид нар ханиулж чаддаг. Тэгээд та нар маань ч гэсэн биднийг байнга сонсдогт маш их баярлалдаг шүү. За, халуун хаанка бичсэн маань орой хоол их үед Яна яг таардаг гоё ялсан. Одоо Солонгос жижиг кофе шоп ажилуулангаа сонсдог болсон гинэ. За, баярлалаа. Дараагийн сонсогч 2 дуулгад бас зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За, 8877 дугаартай сонортой холбоодлоо. 8877. Эмжил радио. Өдрийн минь. За сайн байна уу? Та сарын төрөл холбогдлоо. Таныг сонсож байна.
За энэ хизэнээс хэрэг сонсож байгаа вэ хоёроо тах шиг тий. За дэлхийн монголчуудын амжилт радиог сонсож эхэлсэн нь гэдэг сэдвээр ярилцж байна. Би ч одоо бүр 102.1 байхаас нь л хэл сонсон л та. За. Тийм бүр нөгөө нэг 100 асуулт 100 хариулт гэдээ явдаг байсан. Тэгээ сүүлдээ мөөгийн маань одоо өглөө хөтөлбөр рүү өөрөө хөтлөө цуудаг гэсэн шүү дээ. Тийм ээ тийм. Аха. Тэр үеэс нь л хэл сонсон да 102.1 гэхэр ч одоо бүр 2014 15 он ч юм уу. Тийм тэр үеэс нь сонсч хэлсэн дээ. Тэгээд чи нэргүй юу? Тий. За тэгвэл аргагүй олон жил сонсож байгаа хөө маа нэргүүч. За. За холбогдсонд баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За өнөөдөр бид бүхэн хамтдаа дэлхийн монголчуудын амжилт радиог сонсож эхэлсэн гэдэг сэдвээр ярилцж байгаа. За манай сувд ундрах арабаас бичсэн байна. 3 жилийн өмнө энэтхэгт байдаг найз маань намайг чи үдээ ачир гэж группт ороод гой хошин постууд хар сонс гэд. Тэгээ хаяа сонсдог хардаг болоод. Тэгээ энэ радиогийн өөр нэвтрүүлэг байдаг гэж ятхан дундаас нь ойлгоод Angel радио группийг олж ороод ажлын цагаас болоод энд шөнөөр ажил тарж дээшгээ гүйчлээ явуулна их гоё урт төвцсөн байсан юмсан. За дараагийн сонсогч 9935 дугаартай сонсогчтой холбогдлоо 9935. Angel радио. За тасарсан. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За нараа шагдрагч бичсэн байна. Янаг яах уу гэж явдаг байсан. Дараа нь Яна ирчүүдээ, Яна бүсгүүчүүдээ болсон. Одоо зүгээр л Яна 300 дахь дугаараасаа дүрстэй болсон. Манай нараа шагдрагч зүгээр түүхээр нүгүүлж штэ зүгээр. За дараагийн сонсогч IP дугаар гадаадаас орж ирж байна. 72 82 дугаартай сонсогчтой холбогдсон. Амжилт радио. Сайн байна уу? Өдрийн минь хүргэе. Сайн байна уу? Та сайн өдрөөр холбогдлоо. Хаанаас холбогдож байна? Сингапураас холбогдож байна. Жондаги. За, окей. Би танаа радиог за 20 онд билүү дээ. Анх сонсож эхэлсэн. Тэгээ нөгөө хүүхдээ өөрөө унтуулахдаа хажууд нь ингээ хөвдөд чихвчээр ингээ YouTube-ээс ингээ юм сонсдог гэсэн баггүй юу? За. Тэг нэг удаа автоматар яг нөгөө танаа Яна хүүхнүүдээ байсан баха номер мега 53 ингээ орж ирээд. За. Тэг нэг чи нөгөө яасан би болох ингээ юунд одоо ингээ хүний юунд дуртай вэ гэх нэг тиймэрхүү юм ярьсан чи болохоор ингээ явуулсан баггүй. Би болцохор өвдгөнд дуртай юм байлээ гэд. Болцохор ямар юм да? Болцохор өвдөг. Өвдөгний болохоор магтээ. Юу гэж тэгээд би чинь тараглаа тэрэндээ амар дургу гэсэн чинь мөөгийн тим юмд дуртай шүү. Би тим юмд ёстой дургу шүү. Юу гэж таргалахаар өвдөг болцаач гэж ярьсан. Мах амар өвдөн одоо ингээд юутэй нэг юунууд эдгчтэй одоо цаархотоо гэх юм уу тийм өмднүүд эдгчтэй. Тэр өмдний цаанаас ингээд булсаж гарч ирж байгаа мах амар хөөрхөн игдүүдээр харагддаг марагддаг гэх тийм юм ярьсан баггүй юу. За. Тэр нь надад бас яг тохоо үед нэрээ тэг булсаагаа гарцаа. Би тийм нөгөө хүүхдээ унтуултаа нөгөө юу одоо хөвтчихсэн болохоор надад нөгөө хүүхдийн ингээд юу булсахар махаар төсөөлөвдөд. Тэгээ анх танад дуртай та гурыг дандаа YouTube-ээс ингээд хайгаад сонсдог байжсэн чинь нэг өдөр зурагтан дээр YouTube тавьчих байжсэн чинь хашаах мөөгийн хоёр бас автоматар орж ирээд хашмөөг үзээд. За. Тэгсэн чинь радио байдаг гэж манай радио гэх ярахаар нь тэгээд YouTube-ээс хайсан чинь танаа радио гарч ирээд танахыг сонсдог болоод. Тэгээд танаа аппликейшнийг чинь татаж суулгаад. Одоогоос бараг 4 жилийн өмнө манай 20 жилийн уулзалт болоод сургуулийн ангийнхантайгаа уулзаад. Тэгээд манай яг бас бүгдээрээ сонсдог байж таарад. Ихэвчлэн сонсдог. Тэгээ бүр сонсдоггүй нэг найз охиндоо чистэ сонс амар гоё мой гэж. Тэгээ найзгаа сонсдог болоход нөгөө зүгээр аппликейшн татсан чинь танах чи нөгөө тухайн үедээ iPhone дээр нөгөө аппликейшн татаж болдог. Тийм. Тэрийг нь мэдгүй болд юм аа миний болоод ах чинь тэгээ сүүлдээ манай найз утаа Samsung-оор солиод. Бүр манайхыг сонсохын тулд яг тухайд уусан жоохон
юу хүүхдийнх нь утасны өвдөрчтэй дахиад утас авах гэдэг нь Samsung радио хамт сонсоод гоё штэ гэж. Тэгээд Samsung авахулсан нэ. Зөө. Зөндөө олон хүнийг манай радио руу оруулсан юм байна штэ. Тэгээд манай их чимээс бүгдээрээ сонссон билээ. Ялангуяа Яна истай юу гоё яг ажил мажил тараад юм төгжрөлтөө үед гоё яйдаг гэдэг юм лээ. Ааха. За. Тэгээд Монгол очоод ер нь ингээд такси байр такси ихэвчлэн такси бариад ингээд явж дандаа танаа радио явж байгаа шүү. За. Баярлалаа. За баярлалаа. Манай радиогоо сонсдог болсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За Улаанбаатар хотод 11 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар ирээдүйд таныг дагуулна Hike Vision хамтран ажиллаж байгаа. За энэ одоо надад бол ингээд танд үзүүлж харуулах юм энэ нэг юм ганц камер л байна л да. За гэхдээ энэ бол ганц камераар зүгээр нэг хяналтын камер төдий камер биш ээ. За дэлхийн номер 1 аюулгүй байдлын шийдэл гэж ойлгож байна. За ер нь бол энэ камер одоо жишээлбэл заяа би одоо яг эдний мэрэгжилтэн ирж ярилцаад би уулзсан учраас маш гоё ярьж өгье заяа. Дээрээс манай Отко энд ажилдаг болцсон одоо. За энэ камер одоо жишээлбэл ингээд та гэрийнхаа телевизийн тэнд авчиад тавьчих гэж бодъё л да. За яг гэртээ тавьчих гэж бодъё. Одоо аль өрөөгөө ер нь ингээд хармаар байгаа хинмаар байгаа ч гэдэг юм уу тий. За тэгэнгүүт хүүхдүүдээ гэртээ орхичоод ингээд яваад чижсэн чинь утсаа авахгүй байлаа гэж бодъё заяа. Тэгээд тэнгүүт та шууд өөрийнхөө утсан дээрээс удирдаал шууд камера телевизтэйгээ холбочихно. Тэгэл хараад хөөе тэрэ инээ яагаад утсаа авахгүй хөөе чи дүүгээ яагаад байна гэдэг ингээ бүр ингээ ярин заяа. За ийм. За тэнгүүтээ эн чин дан ганц ийм камер байдгүй юм бэлээ. Ингээ камерууд нь за ингээ одоо энэ камераас гадна ингээ зүгээр ингээ нөгөө нэг юм дулаан мэдрэмжтэй, хөдөлгөөн мэдрэгчтэй тий. За тэгээ бүр ингээд янз бүрийн камерууд байгаа. Тэгээд дээрэс нөгөө нэг тохиолын системүүд байгаа. Одоо ингээд янз бүрийн юм боллоо гэж бодоход танад одоо нэг танаа гэрт хүн байхгүй бай гэж бодъё л да. Тэгэхэд ингээд нөгөө камер дээр чинь ингээд хөдөлгөөн мэдрэгчээр хүн ороод ирлээ. Ямар нэг юм ороод ирлээ гэж бодоход шууд таны утсан дээр ингээд тохиолдол мэдээлэл ирдэг. За тэгэл одоо энэ чинь ингээд гэртээ гэрийнхаа аюулгүй байдлын төлөө за тэгээд аж ахуй нэгж албан байгууллагууд за энэ яг аюул ингээд нэг удаа уулзаал энэ камерыг одоо Hike Vision-ыг харчаар амар танил болчт юм байна. Одоо би жишээлбэл тэр нөгөө Америкийн визний одоо нөгөө консалтинг мэдээлэл өгдөг зөвлөгөө өгдөг компани дээр очсон байж шууд ингээд нүдэн тусч байгаа хөх. Тэгээ би танах Hike Vision тавьсан юм байна штэ те гэд. Вау ямар одоо лаг юм бэ гэж би надад бодогдож байгаа байхгүй юу. Нөгөө ингээд амар лаг ажиллагаатай гэдгийг ойлгоцсон учраас. За тэгэхээр Hike Vision бол дэлхийн номер 1 аюулгүй байдлын цогц шийдлээ. За яагаад дэлхийд тэргүүлэгч вэ гэхээр учир нь Hike Vision-ыг одоо нийт ажилчдын талаас илүү хувь нь шүү. За инженерүүд ерөөсөө өдөр бүр бүтээгдэхүүнээ ингээл улам ухаалаг, яаж улам найдвартай, хамгаалт сайтай болгох тал дээр л ажиллаж яадаг. За одоо жишээлбэл ингээд нэг юм шон байлаа гэж бодоход ингээд хамгийн хөдөлгөөнтэй ингээд байдаг газарт байгаа нэг юм шонгийн мод бай гэж бодъё л доо. Тэнгүүд тэнд 0 камерууд байгаа заяа. Дандаа Hike Vision-ы камерууд зүгээр л одоо тэрүүгээр ингээд одоо яг яаж сайжруулах вэ гэдгийг тэрийг ингээд хараад одоо ингээд ажиллаж гин гэсэн үгтэй цаана тий ингээд бах инженерүүд ажиллаж байгаа гэсэн үг. За тэгэхээр BCT компани одоо Монгол дахь албан ёсны борлуулагчаар нь 10 дахь жилдээ тасралтгүй ажиллаж ирсэн байна. Тэгэхээр яагаад аюулгүй байдлын цогц шийдэл гэж хэлээд байна гэхээр одоо эн чинь дахиад хэлье. Энэ хяналтын камераас гадна домофон, галын тохиолдол, хулгайн тохиолдол ингээд бүгднгийн нэг аппликейшнаас хянагдчихдаг аахгүй бүгдээрээ. За тэгэхээр энэ зөвхөн хянах биш, урьдсан сэргийлэх нэгдсэн хамгаалалт гэж ойлгож болох нэ. За ингээд Hike Vision Mongolia аюулгүй байдал цогц шийдлэр тантай хамтран ажиллаж гин гэж та ойлгож болно. Ингээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 65 66 77 гэдэг утсан дээр залгаад 2 гэдэг товчлуур дээр дараарай. 75 65 66 77. За яг биеэр очиж уулзах гэх юм бол компьютер лан төвийн баруун талд 28 дугаар байр Hike Vision Center гэж байгаа. За мөн компьютер ландын 103 гэж салбар байгаа, компьютер ландын 201 гэж салбар байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүйд таныг дагуулна гэсэн уриатаагаар Hike Vision хамтран ажиллаж байна. Баярлалаа.
За, манай шууд эфирээс 77 77 3883 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа Дэлхийн монголчуудын эмжил радиог сонсож эхэлсэн гэдэг сэдвээр ярилцж байна. За, Казури хашаахыг маш өндөр мэдлэг боловсралтай хүн гэд боддог байсан гинэ. Тэгсэн чи яасан юм гэхгүй. Ямар муухай юм бич тээ хаядлаа. За анхны сэтгэлдлүүдээ л хуваалцж байгаа юм чинь тий. За дараагийн сонсогч 80-18 дугаартай сонсогчтой холбогдлоо. 80-18. Эмжил радио. Өдрийн За сайн байна уу? Та сайн холбогдлоо. Сэдвээ сонссон нөхөө. сонссон. За таныг сонсож байна. Яа. Танайг би 18 оноос сонссон да 18 оноос үлээс. За тэр үед нөгөө нэг мөөгийн өглөө шагнал гэдэг үү те. Хожил тийм баха. Шагнал тийм баха. Тэгээд чиний нөгөө нэг өдөр болгон нөгөө нэг юунуудтай автовэртэй нөгөө юу муутай холбогдсон. Өнөөдөр Улаанбаатарт нэвтрүүлээ. За. Тэндээ нэг юу л налахын нэг ах байгаад л нэг тат нэг чи нэг танахаар яадаг гэдэг үлээ мэлээ нэг яриад байдаг. Нэг тат дараа маргал юу лээ нэг тийм нэг ах үтэй яриад. Заахаа юу гэдэг зэрэг л аюу сэтгэлтэй их үлдсэн байдیں۔ Юу тэр чин юу штэ мандуул гэд залуу байсан. Анх нийслэлийн гэр бүл хүүхд залуучдын өршлийн төвийн мэрэгжилтэн байжгаад хилцийн дарга болоод тэгээ бүр сүулдэ налахын застрын намын газрын орлогч болоод явцсан. Надтай холбогдсон төрийн байгууллагын мэрэгжилтнүүд ингээл томроол идэв шүү ер нь. Тийм дагаа байдаг байдаг. Манайх бол томрох боломжгүй мэстэлтэй угаасаа. Мондогчуу таандаг. За 18 оноос хойш л энэ байр сонсож байгаа. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Өдрийг сайхан. За өнөөдөр Улаанбаатарт гээд нэвтрүүлгийг 5 жил хөтлсөн. Тэгээд төрийн 74 байгууллагатай хамтарч ажилладаг байлаа. Тэгээд өнөөдөр Улаанбаатар хотод юу болж болох талаар мэдээллийг хүргээд за тэгээд төрийн байгууллагынхантай холбогдож мэдээлэл хүргэдэг байсан. Тэгээд анх нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан хэлтсийн мэрэгжилтэн байсан залуу мэрэгжилтэн байж байгаа дахлах мэрэгжилтэн болоод тэгээд хар тамхи мансруулах бодистой тэмцэх хэлцрийн ахлах болж яваад одоо бүр Интерполийн ахлах болсон байгаа. Ингээл ер нь бол ингээл яг энийг харах, энийг мэдрэх гоё байдаг. Ингээд өөрөөр хэлэх юм бол эдгээр чинь ингээд 7 хоног болгон өөрсдийнхөө хийсэн ажлыг л тайлгнадаг гэсэн үг шүү дээ. За бид нар ийм зохион байгуулах чинь. За энийг зохион байгуулчлаа. Үр дүн нь ийм байна гэж ярьдаг байсан. Зэн нэвтрүүлэг байсан шүү. За манай шууд эфирээс 77 77 3883 хэрвээ та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За ундрамаа бичсэн байна. Өдрийн мэндэ хашаахыг ажлаасаа гарахын өмнөхөн санаандгүй яанаг сонсож эхлээд л сонссон. Хашаахын та сайн уу байнга сонсдог. Би үдээ ачаар та сайн уу яана гурыг ямагт нөхөд сонсдгоо гэсэн байна. За дараагийн сонсогч 80-84 дугаартай сонсогчтой холбогдлоо. 80-84. Эмжил радио. Алло. Байна сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Таныг сонсож байна. Танараа дэвчэн анх Исто садангта хитон банхаагуулда ихтэйдээ байгамаг боо хөгжмийн яваад байдаг. Тийм баха. Хитон анхны юм лээ. За яг би нэг сайн мэдгүй. Гэхдээ яг манай хоёр захирал Солонгост 10 жил ажилласан эхнэр нөхөр хоёр байгаа. За тэгээд анх бол Солонгостоо монголчуудаа зориулаад сайт нээжсэн. За тэгээд 2009 онд Монгол орж ирээд Залуусын FM 102.1 гэдэг долгионыг авч ирсэн л гэж мэдэн дээ. Харин тийм би 89 онд Солонгост байсан юм аа. Тэгэхэд анх зүгээр хөгжим яваад байсан. Тэр үеэс сонсдог. Тэгээд хамтдаг юм ер нь тэгээд машин дээр удаалаа Энтэнд яваад сонсдгоо танаас мөн таны мэдхээ сайхан нэвтрүүлэг баярлж өгөх юм аа. За баярлалаа танд. За Оги гой сэдв даанч урчин бичих завгүй байдаг. Их л хожуу лайваар сонсдог болсон л гэж байна. За манай шууд эфирээс 77 77 3883 хэрэг та гадаадаас олгохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Дараагийн сонсогч 90-11 дугаартай сонсогчтой холбогдлоо. 90-11. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна.
Би MJ-ийг нэг сууг сэлж байгаа л яамаас шигэлээс 4 нөхөр угцэггүй нээлттэй. Юу руу орчоо гэдэг. Оо тэгээд сэдвэр хамаар намбраагүй ч юм байсан юу ч хэлсэн. Оо юу ээ PM руу орчоо янз өөр юм руу орчоо гайхаад. Аха. Тэгээд сүүлдээ сонсдог одоо тэгээд нөгөөдхөө бас хайдаг болоод хайгаа явж исэн чи нэг өвөлөг зохиодог нэвтрүүлэг байсан шүү дээ. Хүмүүс залгаа. Тийм ганууши хөтэлдэг байсан. За тийм. Тэгээд тэрэнд бүр донтоод тэгээд нөгөөдхөө үлээж байгаа яг өвөлөг рүү н орж өвөлөг зохиодог тийм болчиход. За. Тэгээд сүүлдээ тэр өвөлгөрөө бас өөрхөн нөгөө юу хийдэг болсон шүү дээ. Биднес чинь радио жүжиг хийсэн шүү дээ бүр нэрээ тийм шүү дээ. Тийм. Тэрэнд нь айгуу тэгээд нөгөө хамгийн одоо нөгөө дэжгөө хэсэг оруулсан гэж жоохон багц цагтаад бүр урамшаад тийм байдлаар лепен сонсч хэлсэн дээ. За. Би нөгөө 18 минут гурилтай хоол хийсэн хүн байна уу? 18 минут гурилтай хоол хийсэн. Юу хэлээд чи? Нэг нэвтрүүлгээр ороод тэшин тань тустай агшин байлээ ч дээ. Тэргээр ороод 18 минут эфирээр би ярьчих наварч нэг гурилтай шилтэй хоолыг. Та шипи юм үгүй тань биш юу лээ нөө нэг элдв шипи юм болоо. Элдв шипигээр л элдв шипи яг тийм байна. За. Баярлалаа. За одоо л утас авахгүй орж ирсэн сэтгэлдүүдээ уншиж өгөөд нэвтрүүлгээ дуусгая. За болроо туяа гэд манай сонсогч маань бичсэн байна. Урд нь эфемер таарсан нэвтрүүлгээ сонсдог байлаа. Дараа ном сонсдог цаг Янаг яахуу сонсож байгаад улаан малгаад хашмууг сонсдог болоод сүүлдээ лайв руу орж ирээд бүгдийг нь сонсдог болсон доо гэсэн байна. За ном сонсдог цаг нэвтрүүлгийг 2 жил хөтлсөн. Улаан малгат бол би ингээд хэсэгхэн зур хөтлөөд өнгөрсөн ч гэсэн миний хамгийн дуртай нэвтрүүлэг байсан. Гоё ингээд нэг юм шар хөтлөгдөг гоё нэвтрүүлэг. За Аюми Имото-сан за хүний нэр буруу зүрх уншчихгүй дээ бурхан минь. Японд байхдаа илүү сонсдог болсон. Хамт ажилладаг японочууд гэрлийн инээдэнд их дуртай. Өчигдрэл гэхэд 20 милтэй 2 дугаар эдний зандатаа таарсан талбай хажууд алхаж явсан. Сонсохгүй нэвтрүүлэг байхгүй. Яг цаг хугацаанд нь сонсхийг хүсдэг дээ. Дэлхийн хаанч хамтдаа гинэ. Вау ямар гоё юм бэ те. За ингээд хамт исэн сонсогч үзэгчтэй бүгдээрэнд нь баярлалаа. Энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 23-ны та сарын нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Wellness-ийг Wellbear Shop-оос Wellbear Shop цэгийн. За мөн ирээдүйд таныг дагуулна гэсэн уриатаагаар Hike Vision хамтран ажиллаа. Баярлалаа. За өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээг үл авч сонстой дараа үдээ ачаар нэвтрүүлэх хашинтын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3